сайн байцгаана уу? Астротол байна. За ингэ дойхоо бичлэгээр та бүхэндээ өмнө сарын адил 5 дугаар сарда илүү азтай боломжууд нэгдэх ордуудын талаар бичлэг бэлтгэлээ. Эдгээр ордуудад та өөрөө орсон байна уу? Таны ойр дотныхон найз нөхөд гэр бүл хамаатан садныхоо орсон байна уу? Сайн анхааралтай сонсоорой. Орсон байвал тэдгээр хүмүүстэй энэ бичлэгийг хуваалцаарай. За мөн үүнээс гадна зөв сонсохын тулд та хэд маань мандалд ордороо сонсох тусмаа илүү бодтой байх болно. За мандалд ордоо мэдгүй хүмүүс маань баруун дэд буланд байгаа энэ бичлэгийг үзээрэй. За үгүй бол нарны ордороо сонсож болно. Түүнчлэн таны хэрвээ хувийн гаригуудыг байрласан байх юм бол мөн нөлөөлөх боломжтой. За өмнөх бичлэгийн адил би та хэдтэй сануулж гэлье. За илүү аз боломжууд нэгдэх боломжтой гэдэг нь сад бэрхшээлүүд байхгүй гэсэн үг биш. Бидний амьдрал өөрөө сайн муу ээлжилж хосолж байж идэг. Нэг өдрөө сайхан байлаа гэхэд бүтэн сар сайхан байна гэсэн үг биш. За нэг өдөр муу байлаа гэхэд бүтэн сар муу байна гэсэн үг биш гэдгийг маань та хэд ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Энд дурддагдаагүй байгаа ордуудад хүнд хэцүү саадтай бэрхшээлтэй сар өрнө гэсэн үг тогт биш шүү. Таны хувийн гаригууд за үгүй бол мандалтай нь энэ ордууд дээр байх магадлал мөн өндөр. За тийм болохоор та хэд маань түрүү хэлсэнчлэн өөрийнхөө зурхайг гаргаж үзээд таны мандалд нар сарны орд бөгөөд бусад ордууд эдгээр ордууд дээр байна уу шалгаж үзээрэй. Түүнчлэн та 5 дугаар сарын бичлэгийн үзэж амжаагүй байгаа бол 5 дугаар сард танд юу болох талаар илүү дэлгэрэнгүй задлж ярьсан бичлэгийн маань үзэхээ мартаоцай. За мөн түүнчлэн астролог одоо орон зурхай ордуудын талаар сонирхдог манифестыг хүсэлтэй хүмүүстэй зориулаад хилцүүлэг одоо өрнүүлэх боломжтой, та хэдийн асуултад хариулах боломжтой, та хэд мөн өөртөөхөө үзэл бодол туршлагыг хуваалцах боломжтой Facebook групп нээсэн байгаа. Та хэд маань ийшээ орж нэгдээрэй. За мөн надтай холбогдоод натал чартаа уншуулах, хосын зохицол үзүүлэх, за түүнээс гадна одоо танд нөлөөлж байгаа гариг ирэх саад бэрхшээлүүд юу байгаа вэ? Цаг хугацааны талаар мэдээллүүдийг авахыг хүсэх юм бол бичлэгний тайлбар хэсэгт байгаа линкүүдээр завгүй бол яг энэ дэлгэц дээр байгаа Астротол гэсэн Facebook хаяг болон пэйжээр холбогдох боломжтой шүү. За ингээд азтай ордууд руугаа орцгоё. За 4-р байранд охины ордныхоо орсон байна. За охины ордны нар мандалт болон сартай хувийн гаригуудтай хүмүүст маань энэ нөлөөлөх болно. За яагаад ямархуу байдлаар аз завшаанд нэрх боломжтой гэх юм бол энэ сарда 5 дугаар сарда та хэдий маань 9-р гэр дээр шин сар за түүнээс гадна 10 дугаар гэр дээр Тэнгэрийн он бөгөөд сарын дийлэн хэсэгтээ ихэнх хэсэгт сугар гаригууд 10 дугаар гэр дээр нь буюу ажил мэргэжлийн гэр дээр байрласан байна. За тэгэхээр та хэдэд ямар боломж ирэх вэ гэх юм бол магадгүй ажил мэргэжлийнхаа хувьд одоо өөрчлөх шилжих илүү том боломжууд магадгүй албан тушаал дэвших за үгүй бол илүү олон танигдах за шинэлэг зүйлийг хийж бүтээх за түүнээс гадна гадаад руу ажиллах сурахаар явах гэдэг ч юм уу те үгүй бол бүр илүү таатайгаар аялах боломжууд бас мөн нэгдэх болно. За түүнээс гадна амьдралаа илүү том дүр зургаар харах, том зүйлс рүү зорих, за мөрөөдлүүдээ илүү бий болгоход таатай үе байх нэ. За та бүхэн энэ сарда өөрийгөө ямар нэг байдлаар барих, айцтай баригдаад үйлдэл хийхгүй байх нь одоо энэ аз завшаанаа ашиглахад тань саад болох учраас та энэ боломжуудыг алдалгүй аваарай гэж та бүхэндээ зөвлөе. За энэхүү сараа төлөвлөхийн тулд 5 дугаар сарын 6 бичлэгээ илүү дэлгэрэнгүй үзээрэй. За дараагийн 3 дугаар байранд орсон орд маань Арслангийн орд байна. За Арслангийн мандалт нар сар бөгөөд хувийн гаригуудтай хүмүүс. За яагаад энэ сард Арслангийн ордынхон илүү аз завшаан боломжууд нэгдэх вэ гэх юм бол та хэдий маань 10 дугаар гэр дээр буюу ажил мэргэжил карьерийн гэр дээр шин сар гарч байна. За ингэснээрээ та хэд маань ажил мэргэжил карьерийн хувьд нэр хүндийн хувьд бөгөөд амьдралын том зураг чиглэлийн хувьд шинэ эхлэл тавигдж байна гэсэн үг. За түүнээс гадна Уранус буюу Тэнгэрийн ван гариг сугар гаригууд нь та хэдий маань сарын ихэнх дийлэн хэсэгт 11-р гэр дээр байрлаж байгаа учраас таны найз нөхөд таны хүрээлэл бөгөөд за одоо контент хийдэг хүмүүс байлаа гэж бодоход үзэгчдээрс тань дамжуулан гинтийн боломж аз завшаанууд ирэх боломжтой байх нэ. За тэгэхээр та хэдийн маань хувьд шинэ ажил албан тушаал дэвших үгүй бол шинэ бизнесүүдийг эхлүүлэх за тэгээд байгаа ажил мэргэжил бүх зүйлсээ дараагийн илүү өндөр түвшинд гаргах боломжууд нэгдэж өгж байгаараа айгүй таатай байгаа харагдаж байна. За
Энэ сарда та хэд маань аль болох бусдаас хүлээн зөвшөөрөл завгүй бол ийм зүйлийг хийж болно гэдэг зүйлсийг харахгүйгээр өөрөө удирдлагыг, санаачлагыг гартаа авах тусам танд боломжууд нэгдэхээр байна. За энэ үед өөрийгөө жижигрүүлэх, хойш тавих бусдаас бусдын хагуур нуугдахад бол таагүй сар байх болно. Тийм болохоор та хэд маань энэ над завшаан боломжуудыг аль болох ашиглаарай гэж та хэдтэй зөвлөе. За энэ сар танд юу тохиолдох талаар мөн 5 дугаар сарын маань бичлэгийг үзэх юм мартаоцай. За 2 дугаар байранд орсон ордон маань Ихрийн ордныхан байна. За Ихрийн ордныхны маань хувьд энэ сарда буд гараг бөгөөд нар сарын сүүл үеэр та хэдийн маань ордод орно. За түүнээс гадна Тэнгэрийн ван гараг та хэдийн маань орд руу орсныг та хэд мэдж байгаа болов гэж бодож байна. За түүнээс гадна сугар гараг сарын 20-ыг хүртэл та хэдийн маань орд дээр байх болно. За тэгэхээр та хэд маань аль хэдийн өөрсдийнхөө шин замналыг эхэлчихсэн, шин бодлоо санаанууд гараад ирчихсэн байгаа болов гэж бодож байна. За та хэдэд маань тухайн түрүүн хэлсэн гаргуудын нөлөөллөөр шин боломжууд, шин саналууд, шин эхлэлүүдийг тавих боломжтой. Та хэдэд маань аль хэдийн маш их санаанууд төрөөд эхэлчихсэн өөрийгөө өөрчлөлмөр, шинжилмээр шин эхлэл тавимаар буюу амьдралаа шинээр эхлэмээр санагдчихсан байгаа болов гэж бодож байна. За тэгэхээр та хэд маань энэ сарда бүх санаагаа шууд хэрэгжүүлэх гэж бити хараарай. Бүх зүйлийг илүү төлөвлөх тусам та хэдэд маань илүү таатай байх болно. За түүнээс гадна олон санаануудаа шууд хэрэгжүүлэх гэж бүгдээринг зэрэг эхлэх гэхээс илүүтэйгээр нэг нэгээр нь барьж аваад ааж уужуу нухацтай ханд тусмаа та хэдэд маань наад болон завшаануудтай нь илүү байх болно шүү. Та хэд маань ажлаа төлөвлөх энэ сарда юу болохыг мэдгийг хүсэх юм бол 5 дугаар сарын бичлэгийг маань үзээрэй. За 1-р байранд орсон хамгийн азтай боломжууд ирэх орд маань Үхрийн ордоор шалгарсан байна. За Үхрийн ордныхон маань 4-р сард илүү ядарсан, бага зэрэг энерги ирч хүчээ нөөх шаардлагатай байсан болов гэж бодож байна. Учир нь маш олон гаригууд хоньны орд дээр байрласан байсан. За одоо болохоор 5 дугаар сарын хувьд 5 дугаар сарын дунд үед та хэдийн маань орд дээр шин сар тохиох болно. За ингэснээр та хэд маань шин эхлэлийг тавих, шин дүр төрхийг бүтээх, за түүнээс гадна амьдралынхаа чиглэлийг өөрчлөх боломжтой таатай нөхцөл бүрдэж байна. За түүнээс гадна Юранус буюу Тэнгэрийн ван гараг сугар гарагууд маань сарын ихэнх хэсэгт та хэдийн маань 2 дугаар гэр дээр байх учраас мөнгө олох гинтийн боломжууд гарч ирэх болно. За ингэснээр та хэд маань энэ сарда аль болох өөрийнхөө хуучин дүр төрхтэй зууралдах гэхээсээ илүү өөрийгөө өөрчлөхөөс айхгүйгээр тухайн алхамж боломжуудыг тултал нь ашиглаарай гэж та бүхэндээ зөвлөе. За энэ сарда танд юу болох талаар илүү дэлгэрэнгүй мэдгийг хүсэх юм бол 5 дугаар сарын маань бичлэгийг үзэх юм мартаоцай. За түүнээс гадна энэхүү сарда илүү азтай байх боломжуудтай тусгай байранд орсон ордны хувьд Мэлхийн ордныхан байгаа. За Мэлхийн ордныхны хувьд Бархасад гараг жилийн туршид өмнө жилийн сүүлийн хагас ч гэсэн та хэдийн маань ордон дээр байрласан байсан учраас цаанаасаа аз завшаан дүүрэн байгаа болов гэж бодож байна. За яагаад онцгой байранд оруулсан бэ гэх юм бол сарын сүүл хэсэгт сугар гараг та хэдийн маань ордон дээр орж байгаа учраас боломжууд илүү өөрчлөгдөж орж ирэх. За түүнээс гадна та хэд маань өөртөөхөө гоо сайхан гадаад төрөх үзэмжид илүү анхаарал тавих, гоё таатай зүйлсийг хийхэд таатай үе болж өгч байгаа хнэ. За түүнээс гадна материал ордныхны маань хувьд энэхүү энерги мөн Мэлхийн ордны эсрэг байрласан орд учраас шууд бус байдлаар таны харьцаж байгаа хүмүүс магадгүй хостой хүмүүсийн хувьд хосоор нь дамжуулаад хосгүй хүмүүсийн хувьд бизнесийн хамтрагч тулж харьцаж байгаа хүмүүсээр нь дамжуулаад ирж байгаа болов гэж бодож байна. За энэ хүртэл бичлэгээ сонссон та бүхэндээ баярлалаа. Энэ хүртэл сонссон хүмүүс маань энэ эможиг комментоор бичиж үлдээхээ мартаоцай. За мөн найзуудтайгаа шеэрлээрэй. Таалагдсан бол лайк дараарай. Дараагийн зурхаан бичлэгүүдийг маань алтлан үзье хүсэх юм бол subscribe дарахаа мартаоцай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.